За эрхэм улсын хурлын гишүүдээ өнөөдөр 11 дугаар сарын 7-ны өдөр тэр үндсэндээ бол 11 сарын 10-нд бид нар төсөө батлах учиртай. За тэгээд сүүлийн сар гарны хугацаанд бол энэ төсөвт ойрсон асуудал гацаанд орцсон байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ удаагийн хурлыг цаг сунгаад энэ цаасан дээр байгаа санал хураалтыг дуустал нь үргэлжлүүлэх саналыг гаргамаар байна. Улс орны ажил одоо шийдвэр гаргах төвшөнд маш их гацж байгаа учраас энэ ажлыг явуулах хэрэгтэй байна. Тийм учраас бүгдээрээ бас төсвөр төвчээр гаргаад санал хураалтыг дуустал нь үргэлжлүүлье. Хэдэн цаг болчих хамаагүй үргэлжлүүлье гэсэн горимын саналыг дэмжиж өгнө үү гэж санал гаргаж байна. За Эрдэнэ улс гишүүний гаргасан горимын саналаар санал хураалтыг явуулъя. За 100 гишүүнээс 57 гишүүн дэмжиж санал дэмжигдлээ.